хяналтын ороо байгууллагатай холбогдуулаад урьдчилаад одоо би мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж энэ тайлбаруудыг хийж байгаа. Бидний харьбент хийсэн гэрээгээр бол энэ хил холболтын төмөр зам болон нүүрсний экспорт, нүүрсийг одоо олборлох гэдэг энэ гурван зүйл бол хоорондоо салшгүй холбоотой. Тэгээ манай одоо зарим гишүүд бол ингээд хил холболт бол одоо хийх нь зөв, гэхдээ нүүрсний экспорт бол одоо ийм байна энэ гэдэг ярьж байгаа юм. Зөвхөн энийг бол үгүйсэх юм байхгүй. Гэхдээ зарим одоо гишүүдийн одоо буруу мэдээллээс болоод нүүрсийг одоо их бага үнээр аваад бид их бага үнээр зараад байгаа юм шиг ийм нийгэмд ойлголт төрүүлж байгаа. Өмнө нь бол олон одоо хятадын төрийн өмчтэй хэд хэдэн компани одоо Chalco, одоо Jayu тэгээд одоо хувийн компаниудаас Ecom энэ олон компаниуд энэ одоо нүүрсний гэрээгээр одоо Эрдэс тавталгаас нүүрс авч ирсэн. Тэгээ урд одоо China Energy-тэй хийх одоо анхны гэрээний үед яригдчихсэн зүйл юу гэхээр зэрэг бид бол энэ манай энэ төрийн өмчт болон энэ хятадын одоо хувийн компаниуд авж байгаа энэ хөнгөлөлтөө үнээр л одоо нүүрсийг авъя. Тэгээд энэ хил холболтын асуудлаа ярий. Дээр нь бол бид нар бол 10 жилийн одоо 10-аас 16 жилийн хугацаанд одоо урдаасаа барьж ирсэн энэ төмөр замын маш их одоо алдагдлаа бол та нараас нэхэмжлэхгүй гэдэг ийм бас болзол тавьж иж энэ гэрээ бас хийгцэн. Бид бол зүгээр суугаагүй хоёр талаасаа бас аль алиндаа бас нэлээдгүй одоо болзол тавьж харилцсан одоо ярилцаж тэр битгий л одоо энэ гэрээ бол 3 жилийн хугацаанд 55 удаа уулзсан байдаг. Миний бие бол одоо 56 дахь уулзалтнаас одоо орсон. Тэгээ энэ гэрээг анх одоо ажлын хэсэг байгуулагдаад яхад Эрдэс байлгийн сайд Туваан ахлаад миний бие одоо ажлын хэсгийн дэд даргаар засгийн газрын хурлаар томилогдоод тэгээ ингээ ажилласан хүний хувьд өнөөдөр бас ингээд энэ засагт одоо ажиллаж тэгээ энийг одоо үргэлжлүүлээд цаашаа хийж байгаа хүний хувьд бол хамгийн сайн мэдээлэлтэй. Тэгээд энэ бол хоёр засгийн газрын хооронд хийсэн гэрээний асуудлаа. Тэрнээс аль нэг компанитай хийж байгаа гэрээ биш шүү гэдгийг бас энэ ташрамд хэлье. Тэгээд цаашаа бол бомтууд холбогдох асуудал бол энэ одоо түрүүний миний хэлдэг нүүрсний экспорт болон одоо олборлтыг нэмэгдүүлэх энэ хоёр гэрээтэйгээс салшгүй холбогдолтой. Тэгээд сүүлийн үед одоо сошиал янз бүрийн Бүрвжавын сайн зураг шүү.